Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насан туршаагүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дуртахгүй болно. За сайн бацгаана сонсогчдоо манай подкастын 54 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Хэрвээ та бүхэн манай сүбгийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхийг хүсвэл тайлбар хэсэгт байрлах линкээр хандан урамшуулал хандив илгээх боломжтой. Мөн манай гэмтэргийн подкаст Apple Podcast дээр яг энэхүү нэрээр орж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү эргийг ярих явцад хувийн дүгнэлт, таамаглал болон өөрийн бодлоо оруулдаггүй. Мөн зүрх судасны өвчтөд жирэмсэн эхчүүд болон подкастыг сонсох явцад сэтгэл санаатай тавгуур хөл сонсгоо зогсоогоорой гэж зөвлөж байна. Ингээд өнөөдрийн ярих хэрэг рүүгээ орцгоё. Өнөөдөр бага насны хүүхдийн эсрэг удаа дараа үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн нэлийн хүнд хэрэг ярих гээд бэлдсэн байгаа. Тэгээ одооноос эхлээд гэмтрэг үйлцэн этгээдийг Мөнх хат гээ явна. Мөнх хат нь Завхан аймгийн Нөмрөг суманд төрсэн эрэгтэй, бүрэн дүнд боловсралтай, мэрэгжилгүй, малчин, ерөнхийдөө мал маллаа амьдардаг. Тухайн үед ам бүл 6 эхнэр болон хүүхдүүдтэйгээ хамт нүүдэллээ амьдардаг байсан. Улаанбаатар хотын сонгон найрханд өргөх бүртгэлтэй ч ихэнхдээ хүдэн амьдардаг байсан гэхэд болно. Урд нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж аваагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй. Харин одооноос эхлээд хохирогчийг уянгаа гэд явна. Уянга нь Мөнх хатын хамтран амьдрагчийн охин бөгөөд өөрөөр хэлбэл Мөнх хатын дагуур охин гэсэн үг ээ. За гэрчийн мэдүүлгийг уншихад болвол Мөнх хатыг мэддэг бас ойрын хүмүүс хэрхэн тодорхойлсон бэ гэхээр туслах малчнаар ажиллаж исэн үеийнх нь ажил олгогч нь найрсаг ажилсаг хүн байсан гэсэн мэнлээ. Гэр бүлдээ эвтэй мэд харагддаг байсан, арх согтууруулах хундаа хэрэгэлдэг нь гаднаасаа мэдэгддэггүй байсан гэж ярьсан байна. За холбогдсон эрүүгийн хэргийн талаар гэвэл Мөнх хат нь 2021 оны 7 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэл нийт хугацаанд бараг 2 жил дамнаад уянгаа охиныг 5 удаа бэлгийн дарамтанд оруулж хүчирхийлсэн байдаг. Эрүүгийн хуулийн хэллэгээр бага насны хүүхдийн эсрэг үргэлжилсэн үйлээр хүчиндэх гэмтэрэг энгийнээр хэлвэл охиныг бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж, хүч хэрэглэж, айлхан сүрдүүлж, дахин хүчирхийлэн хохироосон гэсэн үг. За хохирогч буюу уянгаа гэж юм бэ. Уянга нь Улаанбаатар хотод сургуульд 2010 хэдэн онд юм бэ. Яг тэр нь бол тодорхойгүй байсан. Сургуульд орж исэн гэсэн. Ерөнхийдөө бага анги муу дунд анги хавцааха. Тэгээ хамгийн хэцүү зүйл нь гэх юм бол маш олон жилийн турш хүчирхийлүүлж байсан ч гэсэн тэгээ юу ч болоогүй юм шиг дотроо шаналж, зовж, чимээг байсан гэх юм уу. Жишээлбэл дүүнрээ харж, хоол ундын хийн те сургуулийн дотор байрандаа амьдарч хичээлдээ явж исэн хэдэн жил дамнан айцтай нүдэрээ ертөнцийг харж исэн. Шүүхийн шинжилгээгээр уянгаа өөрийн насны төвшөнд үг хэлдэг, харсан сонсон зүйлээ илэрхийлэх чадвартай, сэргэлэн цовоо охин гэж тодорхойлогдсон. За хэрэг болсон явдлын талаар гэх юм бол Мөнх хат Болормоо 2 2017 онд Завхан аймагт танилцсан. 2018 оноос нэг гэрт хамтран амьдрах болсон. Тэгээд 2019 онд их уул суманд хурмаа хийсэн ч гэсэн гэрлэлтийн бүртгэл хийлгээгүй. Тус гэр бүлийн хувьд маш олон удаа нүүж суудаг байсан гэх юм уу. Тодруулбал сонгон найрхан дүүрэг Булган аймгийн Хишиг өндөр суманд туслах машлаар ажиллаж исэн. Хангамуул дүүргийн Ярмагт, за Төв аймгийн Аргалант болон Баян цогц суманд үхрийн бэрэмдэр гэх мэт нэг байнга л хот хөдөөрөө ингээд нүгээ цуугаад амьдардаг байсан байгаа хгүй. Уянгаа зарим үед гэр бүлийнхэнтэйгээ нүүсэн газар руу хамт явдаг байсан ч гэсэн заримдаа сургуулийн дотор байранд үлдээд ганцаараа одоо тухайн аймагтай ч юм уу сумандаа суралцдаг байсан. Дотор байранд нь байх үед нь хүртэл Мөнх хат очиж иргэдэг байсан байгаа хгүй. Тэгээ нэг удаа сургууль дээр нь эмчит үзүүлнэ гэж хэлээд сургуулийн чөлөөний үеэр очиж авсан. Түүний дараа 3-4 хоног охиныг авч яваад хаан тайсны дараа буцаага дотор байранд нь хүргэж өгч байсан. Тэр 4 хоног яг юу болсон талаараа уянгийн мэдүүлгээс удахгүй та бүхэнд хүргэх болно. Тэгээд хамгийн чухал зүйл нь гэх юм бол байнга шинэ газар руу ингээд нүүн те танихгүй хүмүүстэй уулзсан учир нь шинэ сургууль, ангидаа тасаж чадахгүй, хэлэх хөнгөө, хэлж чадахгүй нөхцөл байдал одоо уянгаа охины хувьд үүссэн бүрдсэн гэсэн үг. За яг юу болсон бэ? Уянгаа мөрдөн байцаалтад удаа дараа маш нарийн дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байсан. Нийт одоо 5 байршилд олон удаа хүчирхийлүүлж байсан. Цаг үе болсон явдлыг нарийн тайлбарлсан гэсэн үг л дээ. Тэгвэл шүүхийн шийдэх тогтоолоос уншихад нэг зүйл онцгойлон анхаарал татж байгаамаа. Хохирогчийг хүчирхийлэх бүрд гэмтрэг үйлцэн этгээд буюу Мөнх хат арх уусныхаа дараа буюу арх согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ дандаа хүчирхийлдэг байсан. За хаана хизээ тус хэрэгүүд үйлдэгдсэн талаар хохирогч охины мэдүүлгээс сэрүүлэн бэлтгэсэн мэдээллийг одоо хүргэж байна.
Эхний тохиолдол 2021 оны наадмын дараа Мөнх хатын ах Пүрэв Доржийн гэрт бөөндөө арх ууцгаасны дараа Мөнх хат гэртээ буцаж ирэхэд болсон. Гэр бүлийн бусад гишүүд бүгдээрээ унтчихсэн бөгөөд уянгаа уйлсан ч дуурах боломжгүй нөхцөл байдалд байсан байгаа юм. Мөнх хат охиныг эсэргүүцэхэд гоём авч өгнө шүү, дугай гар утас авч өгнө гэх мэт үг хэлж ижээ. Хоёр дахь тохиолдол хангуулд өргөт Пүрэв Доржийн гэрт арх уугаад ирсний дараа уянгаа охиныг Мөнх хат гарч машин цэвэрлэх гэж гаргаад хашааны булан давт машины арын суудал дээр дээл дэвсэн хэвтүүлэн хүчрхийлсэн байна. Яг энэ үеэр хажуугаар нь машин өнгөрсөн чинь энэ үйлдэлээ зогсоосон. Гурав дахь тохиолдол Булган аймгийн Хишиг өндөр суманд Мөнх хат уянга охины дотор байранд очиод авч явсан бөгөөд замдаа нэг айлд зочилж буцаж явах замдаа голын хажуу уханд гэх юм ойр орчимд нь машин байхгүй тийм газар машинаа зогсоогоод охиныг хүчрхийлсэн. Уянга тухайн үед ингээд зүү хатгаж байгаа мэт өвдсөн 5-6 минут үргэлжилсэн гэж нарийн тайлбарлсан бэлээ. Маргааш нь өчигдөр өвдөгсөн үү гэж асуусан бол уянга нулимс цэлэгнэн тиймээ гэх хариулт өгсөн. Дөрөв дэх тохиолдол Төв аймгийн Аргалан цуманд хөрш айлдаа арх уугаад ирсэн Мөнх хат охиныг гэртээ ганцаараа унтчихт нь орж ирсэн. Ингээд хүчрхийлж эхлээд дуусны дараа охиныг хэвтжсэн дэвсгэр даванд цус мэт зүйл харагдчихсан. Маргааш өглөө ээж нь цус олсон давууг харчаад энэ юу болсон бэ гэж асуухад нь уянга дүүгийн хамраас цус гарсан гэж хариулсан байна. Тэг яагаад тэгж хэлсэн бэ гэхээр Мөнх хат хүчрхийлэх бүртээ ээждээ хэлвэл чамааг аална шүү. Өвөө эмээг чи аална шүү. Би бүгдийг чи аална шүү гэж айлгадаг байсан учраас. За 5 дахь оролдлого Сонгон найрхан дөрөвт 2023 оны 3 дугаар сард охиныг орон дээр хэвтэж яхад хүчрхийлэхийг оролцсон ч уянга охин биеэ чангалж суллаад байсан учраас чадаагүй гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байсан. За уянга яагаад 2 жилийн хугацаанд хүчрхийлүүлж яснаа хэлээгүй вэ? Мөнх хат охиныг хүчрхийлэх бүртээ байнга ээждээ хэлүүлж ээжигээ хуурсан болно. Цагдаад хэлвэл би шоронд орно. Чамааг машинаараа дараад алж шүү гэж маш их айлгадаг байсан. Тэгээд ч болоогүй чамааг ална, ээжээ чи аална, дүүнрийг чи аална, өвөө эмээгээ чи аална гэж байнга сүрдүүлдэг. Тиймээс хайртай хүмүүсийн аюулд оруулна гэсэн айц тавтаж үргэлж дотроо хадгалаад шаналж айсаар ирсэн. За одоо гэрч нарын мэдүүлгийн тухай ярив та бүхэнд. Хамгийн ихэнд болормоо буюу хохирогч уянга охины ээж Мөнх хатын хамтран амьдрагч мэдүүлэгт юу гэж ярьсан талаар та бүхэнд хүргэж байна. Болормоо 2023 оны 4-р сарын 2-ны өдөр юу болсныг ингэж тайлбарласан байгаа юм. Тэд хөрш айлдаа арх уугаад ажид л уянга уйлаад тэднийд орж ирсэн. Тэгээд аав намайг алгацсан гэж хэлсэн гэсэн юм байна. Тэгээд яг энэ үед Мөнх хат араас нь тэр айлдж орж ирж таарад охиныг ахиад нэг удаа алгацсан. Тэгээ шууд цагдаа дуудаад үүний дараа охин бүх үннээ хэлсэн байгаа хгүй юу? Өмнө хүчрхийлүүлж яснаа. Болормогийн мэдүүлэгт маш их анхаарал татах нэг зүйл бол харагдчихсэн. Тэрээр уянга охиныг хэвтжсэн орны дэвсгэр даавн дээр цус айсныг харсан гэдээсэн шүү дээ. Тэгээд охиноосоо асуухад дүүгийн хамраас цус гарсан гэж хариулсан гэсэн. Болормоо тухайн үед гайхаад худлаа хэлээд байгаа юм биш үү? Өөр зүйл авил хэлээрэ гэж хэлсэн ч гэсэн уянга охин тайлбараа өөрчлөөгүй гэсэн. Болормогийн хувьд Мөнх хатыг охиныг хүчинсэн гэж ихэндээ ерөөсөө итгээгүй. Тэгээд охин өөрөө ээждээ аав намайг оролцсон гэж хэлэхэд л итгэсэн гээд байгаа. За 2 дахь гэрч Бат жаргал Мөнх хат болормоо нар Хишиг өндөр суманд туслах малчнаар ажиллаж исэн үеийн ажил олох хүчин. Бат жаргал Мөнх хатыг найрцаг, ажилсаг хүн байсан. Гэр бүлдээ эвтэй мэт харагдаг байсан. Арх согтруулах хундаа хэрэгэлдэг нь гаднаасаа ерөөсөө мэдэгддэггүй. 2022 оны 11-р сард Мөнх хат Хишиг өндөр сумын сургуулиас уянгыг ганцаараа авч явсан бөгөөд малын гид сайрлах ажил байна гэж хэлжсэн талаар хүртэл дурдсан байна. За уянгагийн мэдүүлгийн тухайд шүүхийн сэтгэц эмгэгийн шинжилгээгээр уянга өөрийн насны түвшинд үг хэл, үйл хөдлөлөө удирдамж олоодох харсан сонссон зүйлээ илэрхийлэх чадвартай гэж тогтоогдсон. Мэдүүлэг нь нарийн он цаг байршлаар нарийн дэлгэрэнгүй байсан учраас итгэлтэй гэж шүүхт үгэнсэн байна. Яагаад уянга айцтай байсан бэ гэдгийг тодорхойлсон байгаа байхгүй юу? Мөнх хат арх уух болгондоо өвдөгдөг байсан. Миний хайртай хүмүүсийг ална гэж хэлдэг учраас би айгаад ээж өвөө эмээдээ хэлж чадаагүй. Тэгтэл 2023 оны 4-р сарын 2-ны өдөр зодуулсан тэгээд цагдаад мэдгдсэн. Тэгээд яг энэ мөчтөл гэмт хэргийн бүх дэлгэрэнгүй зүйлийг ингээд хэлэхгүй болохгүй байна гэд бүх зүйлээ хэлээд энэ мэдээллүүд нь ил гарч ирсэн юм лээ. За шүүх шинжилгээний дүгнэлтээр уянгийн зүүн хацар баруун болон зүүн гуйнд цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэж дүгнэгдсэн. Гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй хэмжээний байсан учраас гэмтлийн зэрэгт хамааруулаагүй. Гэхдээ энэ нь гэмтэл байгаагүй гэсэн үг бол биш. Зодуулсан гэдэг нь нотлогдсон гэсэн үг. За 2 дахь шинжилгээгээр уянга охины
Охин хайлс нь бүтэн байсан. Шүүх эмнэлгийн 2 дахь шинжилгээгээр охин хайлс урагдахгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй гэж тогтоогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл биологийн шинжилгээгээр тодорхой тогтоогдсон гэмтэл гараагүй ч охины биеийн онцлогоос хамаарч шинжлэх ухааны үндэслэл бүрдсэн гэсэн үг. Энэ нь хэрэгт зайлшгүй чухал нотлох баримт болсон. Сэтгцийн хор уршигын шинжилгээгээр уянгад стресст үзүүлэх айдсын хариу урвалын шинжүүд илэрч ийн гэж тогтоогдсон. Гэр бүлийн биеийн сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй гэсэн дүгнэлт гарсан бол гэмтэргийн улмаас сэтгцэд учирсан хор уршигын 2 дугаар зэрэглэлд хамаарч байна гэдэг нь цаашид мэргэжлийн сэтгэл зүйн тусламж шаардлагатай байгааг харуулж байна гэсэн байна. Мөн хатын хувьд болохоор сэтгэц эмгэгийн шинжилгээгээр хэрэг хариуцах бүрэн чадвартай, хэрэг болсон үедээ өөрийн үйлдэлийн учир холбоотлыг ойлгох, өөрийгөө хянах чадвартай байсан гэж тогтоогдсон. Сэтгцийн ямар ч өвчин илэрлэгүй байна гэж тогтоогдсон байна. За, мөнхтийн мэдүүлгийн тухайд болохоор шүүхийн хэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн. Мөрдөн байцаалдад өгсөн мэдүүлгийнхээ дагуу олвол тэрээр бараг бүгдийг үгүйсгэсэн. Би уянгааг хүчинсэн зүйл байхгүй, тийм асуудал байхгүй, хишиг өндөр суманд охиноо авч явсан тухай гид сайрлах ажил байсан. Аргалан суманд болсон тухай арх уучаад тасарсан байсан санахгүй байна. 4-р сарын 2-ны тухай арх уугаад тасарсан учраас уянгыг алгацснаа санахгүй байна. Уянгаа намайг яагаад оролцсон гэж ярьсныг мэдэхгүй байна. Тийм зүйл хийгээгүй, уянга худал мэдүүлэг өгж байгаах гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байгаа байхгүй юу? За одоо тэгвэл та бүхэнд шүүхийн шийдвэрийг танилцуулъя. Шүүхээс мөнх хатыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ийн 1-р зүйлийн 4-р хэсгийн дагуу энгийнээр хэлвэл бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэж занал хийлж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гин буруутай тооцоод нийтдээ 15 жилийн хорих ялаар шийдгсэн бөгөөд энэ оноосон 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад илүүлэхээр болсон. За улсын аллагч ууг нь бол 16 жил гэсэн саналтай байсан ч гэсэн шүүгтгчийн өмгөөлөгч нь 12 жил гэж санал төвшүүлсэн. Ингээд шүүхээс 15 жил хорих ял оноосон. Мөнх хат 2024 оны 5 дугаар сарын 3-наас хойш цагдаа орогдсон нийт 357 хоног байгаа юм лээ. Тэгээ энэ хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцоод байгаа маа. За нэмж хэлэхэд шүүх мөнх хатаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчд зарцуулсан өмгөөллийн зардал 1 сая 500 мянган төгрөгийг гаргуулж сонгон архан дүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хилтэст олгуулахаар шийдвэрлсэн байна. Тэгээд одоо болохоор уянгаа өвөө эмээтэйгээ хамт амьдарч байгаа. Хэрэг болсны дараа хамгаалтын байранд орж хичээлээ тасалдуулгүй үргэлжлүүлсэн гэсэн сэтгэл зүйн тусламж авч байгаа. Хуулийн төлөөлөгч нь болохоор хүүхэд одоогоор дажгүй сэргэлэн цовоо байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна. Тэгээ энэ бол бүр үнэхээр аимшигтай хэрэг байгааз хойд эцэг нь ингээд дагуур охиноо хүчрхийлсэн ер нь бол их гэж хэлэхгүй ч гэсэн баггүй тохиолдол байдаг. Ил болж байгаа нь л ийм болохоос биш. Одоо нуун дарагдуулсан хилээгүй ч гэсэн маш олон тохиолдлууд ерөнхийдөө байдаг байх гэж бодож байна. Тэгээ нэгэнт энийг ярьсан юм чинь би нэг юм судалгаа та бүхэнд мэдээлэл хүргэе гэж бодсон юм. Хойд эцэг болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн зүгээс хүүхдэд үзүүлж байгаа бэлгийн хүчирхийллийн асуудал нь болохоор олон улсын түвшинд бүр маш нухацтай судлагддаг эмзэг сэдэв. Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн далд хэлбэрээр явагддаг учраас бодит тоо баримтыг гаргахад хүндрэлтэй байдаг ч гэсэн дэлхийд даяар хийгдсэн хэд хэдэн гол судалгаанууд байд юм байна. Тэгээ олон улсын судалгааны гол үр дүнгуудыг таймлан хүргэх юм бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тайлангийн дэлхийд даяар 4 эмэгтэй тутмын 1 нь 6 эрэгтэй тутмын 1 нь хүүхэд наснда ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Үүний дийлэнх хувь нь ойролцоогоор 80-90% нь хүүхдийг таньдаг, итгэдэг хүмүүс буюу гэр бүлийн гишүүд, төрөл төрөсөд хойд эцэг их байдаг гэдгийг онцлсан байдаг. За хойд эцэг ба биологийн эцгийн харьцуулсан судалгаа байт юм байна л да. Синдрелла эффект гэдэг нийгэм судлаач Матин Дали болон Марго Вилсон нарын боловсруулсан Синдрелла эффект хэмээх онолоор хойд эцэг ихтэй өрхөд хүүхэд хүчирхийлэлд өртөх магадлал биологийн эцэг ихтэй өрхөөс илүү өндөр байдаг гэж үздэг. За зарим судалгаагаар хойд эцэгтэй охид биологийн эцэгтэй охидоос бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл нь хэд дахин өндөр байдаг гэсэн үзүүлэлт гарсан байт юм байна. Энэ нь болохоор цосон төрлийн холбоогүй байдал гэр бүлийн дотоод хил хязгаар тодорхойгүй байх зэрэгтэй холбоотой гэж тайлбарладаг. За хүчирхийлэл үйлдэгдэхэд бол маш их олон зүйл нөлөөлдөг хүчин зүйлсүүд байдаг тийм. Олон улсын судалгаанд дараах хүчин зүйлсийг түгээмэл гэж үзэж байна. Эцэг эхийн эхийн хараа хяналт сул ах. Их нь ажилтай, эцэг нь ажилтай, эсвэл бусад шалтгаанаар хүүхдээ хойд эцэгтэй удаан хугацаар үлдээх. За гэр бүлийн тусгаарлагдмал байдал буюу гэр бүл нь нийгмээс хаалттай, хамаатан садантайгаа харилцаа багтай байх. Хүүхдийн нас өсвөр насны охид энэ төрлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл харьцангуй өндөр байдаг нь судалгаагаар бүр тогтоогдсон юм байна. За энэ бол бүр ингээд маш ноцтой асуудал. Хэрвээ танд болон таны эргэн тойронд тусламж хэрэгтэй байгаа бол
ерөөсөө бити нуугаарай, эсвэл ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрж байгаа бол аюул дагаа гэж бодож байгаа бол та бүхэн дараах сувгаар хандах боломжтой. Хүүхдийн тусламжийн 108. Монгол улсад болохоор 24 цаг ажилдаг үн төлбөргүй дугаарахгүй юу 108. За цагдаагийн газрын 102 болон гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгдөг юм байна. За энэ болвол ингээд энэ хэрэг бол үнэхээр аимшигтай, тийм чигшмээр заваан бүр тэр эцэг гэж хэлэхээргүй байгаасаа тий. Тэгчээд өөрийгөө ерөөсөө би хэрэг үлдээгүй яагаад ингээ худлаа яриад байгаа юм болоо гэд ерөөсөө мэдүүлэг өгөх болгондоо дандаа үгүйсгцэн нотлох баримтууд гараад ирсэн байхад тэгээд өнөөдрийн подкаст маань ерөөхдөө ингээ дуслаа. Та бүхэн маань таны ойр орчимд ямар нэгэн байдлаар хүн аюулд орсон байвал те хүчрхийлэлд өрсөн гэж бодож байвал яаралтай мэдгдэрээ битгий нуугаарай гэж зөвлөж байна. Дээдсэд нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.